Мөнгө мөртэй. Өнөөдөр Монгол улсад тэр дотроо нэг компани дээр үүсэж байгаа удаа дараагийн угширсан хууль бус хэрэг явдлын талаар мэдээлэл хүргэхээр бэлтгээд байна. Энд өв залгамжлагчийн эрхийг зөрчиж хууль ёсны эцсийн өмчлөгчийг хэн ч иш болгож болдог тухай. Албан тушаалын эрхэмтлэр далаалган хэрхэн булааж авдаг. Дотроос хэрхэн зайлсхийдэг. Төрийн нэр барин хууль шүүхийг хуурам мэхлэх замаар өөрсдийн явц эрх ашиг хамгаалдаг. Бусдын эд хөрөнгийг төрийн нэр барьж хулгайлжуулдаг, хил давуулан худалдаж болдог, дунд олон гүйцэтгэх шатны албан хаагчдыг гарын дор ажилуулж болдог гэд даварсан хуулиас дээгүр үйлдэгдэх олон үйлдэлийг дурдах болно. Энэ бүхэн маш ноцтой асуудал. Мөнгө мөртөө гэдэг. Мөнгөний мөрөөр мөшгөд үзье. Бүгд найрамд Хятад улсын иргэд тухайн сумдын нутаг дэвсгэрт удаадараа зөвшөөрлгүй дур зоргоороо авирлан хууль ус олборлолт явуулж байгаа тухай иргэдийн гомдол мэдээллийн дагуу Тус аймгийн цогт овоо Мандал овоо сумын иргэд гарал үйлчлэн хүчин төгөлдөр биш олборлолт явуулж тээвэрлэн малын бэлчээр сүйтгэж байгаа гэсэн шалтгаанаар үйл ажиллагааг төр зогсоогоод байна. Энэхүү хэрэг зөрчил дээр аймгийн засаг даргын тамгын газар хуулийн хэлтс ажлын хэсэг байгуулан ажиллаж эхэллээ. Та бүхний харж байгаа энэхүү замаар явж байгаа Жончны уур хаан хүн даацсан машины нарийн тоосчлт малчтай амьдрал сөргөөр нөлөөлж байна. Энэ уур хаа Жончны үйлдвэр манай энд баригдаж ажилласнаас хойш одоо ажиллаад 2 жил болчихлоо одоо. Одоо ерөөс ингээд замаас одоо километр хэрийн газар бол ерөөсөө учиргүй тоос төрмөд энэ өөс ногоон мэдгэдгээ байсан сэвтээсэн цагаан юм болчихлоо шүү дээ. Энэ замын тоос зэгдэхээс амар хачиг хортой шүү дээ. Одоо малын ноос ноолурах гэж чинь нодногоос эхлээд энэ дэлхийн ноолурах голоо давхаа байцсан биш үү одоо ерөөсөө. Ноднон болоод тоос өрөм дараад учиргүй ядаж усан дээр усны дэрэгдүр зам гардаг болоод тэр одоо энэ манай тактик хайрах одоо энэ баруун хойд өндөр хайрхан байгаа юм. Одоо энэс цаана нэг ойрхонд нэг 4 км хүрдэг юм байгаа юм чинь. Одоо доогуур наашаа шууд ухаад одоо бараг доогуур норж байгаа байл гэдэг юм чинь. Хонгоолоо цаанаас амар хуцал юм байт юм. Газрын гүнээр ухаа явуулдаг юм гинлээ. Надаа хятад ажилтдаг болтой юм лээ. Тэгэхээр байгаль орчны улсууд нь одоо өвчирж энэ зам амаа яг газар дээр нэрж одоо үзэж танилцээж байхаар юм байгаа юм тэгээд. Энэ бэлчээр бол маш их өсөж байгаа. Манайх бол энэ замын цаана нэг 100 м хүрэх газар манай ус байдаг. Тэгээд малаа услах гал явна. Тэгээд нэг замаа давж чадахгүй. Тэгээд баруун чагаа айлын усахгүй ч одоо малаа усалдаг болсон. Тэгээд энэ замын хоёр талаас чи одоо ингээд цул тойрон цав цагаан юм өвс өмч одоо ерөөсөн танигдах аргагүй болсон. Тэгээд малаа усаж хэрвээ энэ хотог дээр малаа усаж байх юм бол тэгээд нэг шороотой өдөр байх юм бол бид нар шороотой усан дээр бие биений танихгүй шүү дээ. Цав цагаан буцаар өсөд өмсөн зүүс хоц амсан цав цагаан. Тэгээд малын ингээд юун дээр нуруунд дээр ингээд гараа ингээд цогод үзэхэд л ерөөсөө гарын салаагаас цул төр цав цагаан бол. За энэ тоос шороо ер нь мал хуу ер нь бэлчгээд ер нь хэцүү л болж байна. Тий. Одоо ер нь өдөр шөнөгүүл ерөөсөн зөөж байна. Тэгээ ерөөсөн салхи шороотойд бол ерөөсөн тэслэгээ хийж байна. Ажилчид нэг гэж одоо дандаа хятад голцоо ажилчид одоо энэ дотор хичнээн шатаад байгаа юм бүү. Ажлын. Тэгээ одоо гадаагаанч одоо Жончны үйлдвэр барьж байна. Замбрааг өндөр 3 4 давхарч юм уу ерөөсөн. Тийм үйлдвэр барьж байна одоо. Малхуу одоо ер нь юу яхад ноолоор юу эднес ч нь бол цол түүрэн таас тийм л байна даа. Энэ талаар энэ манай сумын дарга нар бол бас ирж барьж ажил хөвгөний бас юу яаж үзэж харж бас дарга нар бас юу хөөцөлдөж барьж уулзаж учирдаг л баг. Тэгээд шороо зам маа сайжруулвар инээ тэрэ бас сумын засаг масаг хурлын дарга марга бас бүгдэл гар үе оролцож л байгаа л тэд нар бол тэднийхээ үгэн тэгээд
орохоос орохгүй нэх байдаг байлгүй дээ. Зам ерөөсөө тийм шаардлага хангахгүй. Одоо ингээд одоо өнөөдөр шиг юм салхитай өдөр бол тэгэл үзэгдэх орчин байхгүй. Тэгээд мал байтгаа хүн ерөөсөө аль нь ч байх хэцүү болж байна уу. Шороо салхинд хийсээ тийм хуурай тийм нанги түүрэн босоод малын идэж хоолнд болохоор битүү тийм түүрэм дараатай идсэн хоолн хүн амьтан малдаа явж байгаа амьсгалах орчин хэцүү. Ерөөсөө нүур амаа битүү боож багасан ч байсан ерөөсөө чихээтэй тийм хөргсөн түүрэм дотор үнэхээр хэцүү байна. Уурхайн замд бол ерөөсөө манай энэ ойр орчныхаа ерөөсөө үнэхээр хэлмэгдэж байна. Зам бол үнэхээр шаардлага хангахгүй. Ер нь энэ замын янзлж байж л эхэлж уурхаагаа яах байлаа. Одоо тэгээд энэ зам нь ерөөсөө одоо ингээд намрын салхинд ингээд босно. Дээрээс нь одоо энэ түүрэмд нь унаа тэргэн суугаад явж машин мэцгэл явах хэцүү болж байна. Мал энэ үнд нь уюудж шааж өөхөж байна. Тийм хэцүү болж байна ерөөсөө. Одоо энэ зам харгуйн талаар хатуу анхаар авахыг дээш тааш ярьж өгмөр байна да. Манай Зөв Зөв компани Өмнө Говь аймгийн Мандлава, Зогтовоо сумын нутаг зөвсгөрдөөгөр батлагдаагүй маршрутаар Жонч төврийн үйлчлэгээ явуулаагүй. Өөрөөр хэлбэл ард иргэдэд учруулад байгаа тэр хүндрэл бэрхшээлгүй бид манай компани бол бий болгоогүй. Энэ компаниг бол Mineral Exploration Finding гэдэг компани бол хийсэн байдаг. Энэ тухайд бол бид нар бол дэлгэрэнгүй одоо тайлбарлая. Манай компани 2019 оноос хойш ковидын өмнө бол одоо үйлчлэгээгээ зогсоож өнөөдөр хүртэл үйлчлэгээ явуулаагүй байгаа. 2024 оны 10 сарын 2-нд шүүгийн шийдвэр гүйцэтгэх ерхий газрын харьяа банкны төлбөр бардуулах газар манай Зөв Зөв компани эд хөрөнгийг битэмжиж хураах тогтоол гаргасан байдаг. Энэ тогтоолоор зэрэгцээд манай компани үйлчлэгээг зүтгэлзүүлсэн байдаг. Харин 24 оны 11 сарын 2-нд Mineral Exploration Finding гэдэг компани манай Зөв Зөвгийн уурхаа руу хууль бусаар нэвтрэж ажиллаж ирсэн албан хаагч болох харуул хамгаалтыг бол хүч төрмөлийн хөөн туу өвдний хөрхөө өвдний өвдөнд ажлын байрнаас нь хөөн гаргасан байдаг. Улмаа манай уурхаа эд хөрөнгийг эзэмдэж ашиглаж хулгайлсан байдаг. Энэ үйлдэлийг бид нар шалгуулахаар удаа дараа Өмнө Говь аймгийн цагдаагийн газарт бол хандсан. Нийтдээ 6 удаагийн одоо хууль бус үйлдэл ажиллагаатай холбогдуулаад гомдол гаргасан байдаг. Энэ 6 үйлдэл нь болохоор ер нь бол хулгай хууль бус ашиглалт олборлолт хийгдсэн тухайгаар гомдол гаргасан байдаг. Улмаар банкны төлбөр бардуулах газар нь 25 оны 7 сарын 3-нд Mineral Exploration Finding гэдэг компанийг Өмнө Говь аймгийн цагдаад гомдол гаргаж өгсөн байдаг. 25 оны 10 сарын 10-нд Өмнө Говьгийн прокурорын газраас Mineral Exploration Finding компанийг ялагчаар татсан байдаг. Хулгайн хэрэгт хууль бус олборлолт ашиглалт хийсэнтэй холбогдуулаад ялагчаар татаж ингээд өнөөдөр ингээд мөрдөн байцаах ажиллагаа ингээд явагдаж байгаа. Манай компани хууль зүйн дотоод хэргийн яам болон холбогдох төр захиргааны байгууллагууд удаа дараа гомдол гаргасны хүчин дээр шүүгийн шийдвэр гүйцэтгэх ерхий газар нь манай тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлсэн энэ шилжиж хөдөлгөөн нь хуулийн дагуу хийгдсэн юм уу гэдэг дээр ажлын хэсэг гарч шалгасан байдаг. Уг ажлын хэсгийн дүгнэлтэн дээр олон Зөв Зөв компани тусгай зөвшөөрлүүдийг хууль тусаар шилжүүлсэн юм байна. Хууль зөрчсөн байна. Усын дээд шүүхийн тогтоолыг буруу хэрэгжүүлсэн байна. Энийг хийсэн албан тушаалт нь өөрөө энийг хариуцлагыг хүлээсэн байдаг юм бэл. Улмаар энийг зөвдөх тогтоол гарсан. Энэ 24 оны 9 сарын 26-ны ерхий шийдвэр гүйцэтгэхийн тогтноол 3 тогтоол нь өөрөө шүүгийн шийдвэр гүйцэтгэх ерхий газрын олон Зөв Зөв компаниг тусгай зөвшөөрлөг Mineral Exploration Finding компанид шилжүүлэхтэй холбогдуулан явсан бичгүүдээ хүчинг болгосон байдаг. Улмаар ашигт малтмуулын газрын тосны газарт Зөв Зөв олон удаа компани тусгай зөвшөөрлүүдийг буцаа шилжүүлээ гэдэг ийм даалгавар албан шаардлагыг хөрвүүлсэн байдаг. Хэдий энэ 24 онд гарсан хэдий ч ашигт малтмуул газрын тосны газар нь манай тусгай зөвшөөрлийг 25 оны 5 сарын 6-нд А78 тоод тушаалаад өөрийнхөө гаргасан шийдвэрийг хүчингүй болгож 8 сарын 7-нд манай тусгай зөвшөөрлүүдийг буцаан сэргээ шилжүүлсэн байдаг. Өнгөрсөн он буюу 2024 онд
Өмнөдгөө аймаг дахь Зөв Зөв компани уурхаан бэлэн бүтээгдэхүүний агуулгад 3 удаа хулгай орсон. Анхны хулгай 2024 оны 4-р сард, хоёр дахь нь 12-р сард, гурав дахь нь он дамнан хийсэн хулгай хэрэг. Зөв Зөв хязгаарлалтад хариуцлагатай компани хулгайлагдсан өндөр агуулмжтай жоншин хэлээр гарахдаа ямар компани дээр гайлын мэдүүлэг хийгдсэн, хэдийн хэмжээний агуулмжтайгаар гайлын бүрдүүлэлт хийсэн, ямар компани ашигт мартамлын нөөц ашигласны татвар төлсөн, мөн шүүхэн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас битүүмжилсэн газарт өнөөдрийн хүртэл үйл ажиллагаа явуулж, газрын хэвлэлд байгаа жоншийг хууль бусаар олборлож их хэмжээний ашиг олсон гэх гэмт хэргийг Өмнөдгөө аймгийн эрүүгийн цагдаа дээр хэрэг үүсгэж нэхэмжлэл өгөөд байна. Анх цагдаад өгсөн 3 удаагийн хулгайн хэргийг өнөөдөр хүртэл мөнгөн дүнгээр бүрэн тогтоогоогүй байгаа. 2024 оны 3 дугаар сард болсон хулгайн хэрэг мөнгөн дүнгээр эцэслэн тогтоогоогүй бөгөөд харин 2024 оны 10 дугаар сарын 2-ны өдөр шүүхэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар банкны төлбөр барагдуулах газраас уурхайг битүүмжлэх үед байсан жоншны овоолгууд мөн хулгайлагдсан байна. Тус овоолгуудын олборлолтын өртөг нь эхний байдлаар 22 тэрбум гаруй төгрөгийн үн өртөг гараад байна. Та бодтоо 22 тэрбум гаруй төгрөг. Зөв Зөв компани тус хэргийг эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр тус аймгийн цагдаад хандсан. Гэвч хэрэг хуулийн дагуу шийдэгдэхгүй, харин ч эсэргээрээ хэргийг бүдгэргүүлэх ажиллагаа өөрнөсөн байдаг. Яаж гэж? Эхлээд тухайн үеийн нэр ус бүхий албан тушаалтан тус компани газар эзэмших эрхийг цуцалсан байдаг. Шалтгаан нь газрын төлбөр төлөөгүй, мөн сүүлийн 2 жил үйл ажиллагаа явуулаагүй гэсэн аар саар шалтгаан зааж Зөв Зөв компани газар эзэмших эрхийг цуцалсан захирамжийг гаргасан байдаг. Ийхүү Зөв Зөв компани эзэмшил газрыг хүчингү болгосныхаа дараа түүний зэрэгцээ газрыг эзэмшсэн гэх бүгд найрамд Хятад улсын нэр бүхий иргэн өөрийн эзэмшил газраас бус Зөв Зөв компани хүчингү болгож үйл ажиллагааг зогсоогоод байгаа уурхайгаас нууцаар жонш олдурлаж эхэлсэн төдийгүй хулгайлж олдруулсан жоншоо экспортод өнөөдөр хүртэл гаргаж байна. Энэ үнэхээр даварсан үйлдэл биш гэж үү? Ингэхдээ ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хэн хэдэн хувиар төлсөн, Монгол улсын хэлээр хулгайн жонш хэрхэн гарсан, татвар, гайл, цагдаа, хэл хамгаалах газрын шалгалтын хаагур өнгөрөөд олон ноцтой асуултыг дагуулж байгаа юм. Энэхүү хэрэг бол олон жил ужигэрсэн хэргийн эхлэл төдий зүйл. Үнэн мөнө олох гэж Зөв Зөв компаниас өнөөдөр хүртэл хууль шүүхийн байгууллагаар явж байна. Гэвч шийдэгдэхгүй байсан. Харин айлгал сүрдүүлэх, дарамт шахалт хэрэгс хэтэрсэн байдаг. Анх 2013 онд шүүхэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас төлбөр төлөгч олон овоод Gold хязгаарлалтад хариуцлагатай компани уурхаан үйл ажиллагааг бүрэн зогсоож машин техник тоног төхөөрөмжийг битүүмжилсэн. Харин өнөөдрийн байдлаар олон овоод Gold хязгаарлалтад хариуцлагатай компани өр төлбөрт хамааралгүй ямар ч эзэмшлийн ирэхгүй 3 дахь этгээд 2024 оны 10 дугаар сарын 2-ны өдөр лацтаж битүүмжилсэн Зөв Зөв хязгаарлалтад хариуцлагатай компани уурхайд өнөөдрийн хүртэл хууль бусаар олборлолт явуулж түүнийг хил давуулан худалдаалсаар байгаа нь нутгийн иргэдэг болон шударгаар эзэмшигч Зөв Зөв хязгаарлалтад хариуцлагатай компанийг хохироосоор байна. Монгол улсын хууль тогтоомжийг уландаа гიშгэж хууль бусаар олборлсон жоншиг экспортод гаргахтай ямар компаниар хэдий агуулмжаар ашигт малтмалын нөөц ашигласны татвар төлж байгаа нь тодорхойгүй байна. Тухайн үед Зөв Зөв компани эзэмшил газрынхаа жоншны агуулмжийг тогтоосон байдаг. Хамгийн хачирхалтай нь өнөөдөр тэр газраас сулгаалсан жонш хэлээр гарахдаа агуулмж нь үлэмчийн хэмжээгээр буурч чадах нь хачирхалтай. Зөв Зөв компани эзэмшил талбайгаас олборлсон жоншийг анх удаа хулгаалan зөөж явахад үйлдэл дээр нь барьж цагдаад өгч байжээ. Гэвч тухайн үеийн Өмнөдгөө аймгийн прокурор Арсланбаатарын заавраар тавьж явуулсан. Мэдээж хэрэг өнөөдөр Монгол улс жонш боловсруулах үйлдвэр байхгүй. Уг олдорлож байгаа жонш бүгд найрамдах Хятад улсын гангийн үйлдвэрт чухал хэрэгцээ түүхийд. Гэвч өнөөдөр хүртэл Монгол улсаас гарал үүссэн тодорхой биш. Агуулмжийн хувьд буурсан үзүүлэлттэй уул уурхаан баялаг улсын хилээр
гарсаар байна. Хууль ёсны эзэмшигч олон овоод Gold хязгаарлагдвал хариуцлагатай компани зөрчигдсөн эрхээ сэргээхээр хууль хяналтын байгууллагад хандах боловч хэрэг шийдэгдэхгүй удаж замхардаг. Энэ хэрэгтэй тухайн үед шүүхэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын нэр бүхий албан хаагчид хэрхэн оролцсон тухай хэргийг хууль шүүхийн байгууллагад өгөөд байна. Энэхүү хэрэг зөвхөн хулгайн жонш олдорлож, хэл дамнуулан худалдаж байгаа төдий хэрэг биш. Олон жилийн өмнөөс үйлдэгдэж эхэлсэн эзэн холбогдогч олонтоо төрийн байгууллагын нэр бүхий хүмүүсээр эгнээгээ өргөжүүлсэн далд нууц сүлжээ бүхий толгой эргэм, учир начрыг нь ухан олоход хэцүү төөрөгдөлд оруулсан увайгүй үйлдэлтэй удаа дарааллаа нүүр тулгарч Монгол улс хуультай улс мөн үү гэсэн асуулт өөрийн ирэхгүй гарч ирнэ. Эдгээр хууль зөрчсөн ноцтой үйлдэлүүдийн талаар товчхон мэдээлэл хүргэхийг оролдъё. Нэгдүгээрт хууль ёсны өвлөгчийн эрхийг хязгаарлаж, төлбөр төлөгчийн өмнөөс бичиг баримт бүрдүүлжээ. 100% хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нас барсан нь тус компаниудыг төлөөлөх эрхтэй этгээд байхгүй болсныг далимдуулан хэрэгээ гүйцэтгсээр өнөөдөр хүрлээ. Чон бороонор гихчээр гэмт этгээдүүдэд боломж гарч ирсэн байдаг. Өв хүлэн авах хүсэлтийг холбоотой газар гаргасаар байтал түүний үндсэн хуулиар олгогдсон өвлөх, өвлүүлэх, заяагдмал эрхийг хязгаарлаж, хясан боогдуулснаас үүдэн төлөөлөх этгээд байхгүйг далимдуулан өвлөж авах ёстой 7 ширхэг тусгай зөвшөөрөл өр төлбөрт хамааралгүй 3 дахь этгээд зөв хязгаарлалт хариуцлагатай компани эзэмшлийн ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг Mineral Exploration Funding хязгаарлалт хариуцлагатай компанид шууд шилжүүлж авсан байдаг. Татварын ерөнхий газар болон том татвар төлөгчийн газар ашигт малтмал газрын тосны газруудад тусгай зөвшөөрөл шилжүүлэх ямар нэгэн хүсэлт өргөдөл маягт бөглөөгүй бөгөөд олон овоод Gold хязгаарлалт хариуцлагатай компани зөв хязгаарлалт хариуцлагатай компани өмнөөс Mineral Exploration Funding хязгаарлалт хариуцлагатай компани эцсийн өмчлөгч энх төр нь бусадтай нийлж дээрх үйлдэлийг хууль бусаар хийсэн байдаг. За зөв зөвхтэй холбоотой тэр нэг лицензтэй холбоотой маргаан бол энэ 2012 оноос өнөөдөр хүртэл явж байгаа гэсэн тийм ойлголт байгаа. Нэрээ 2012 онд шүүхийн хүчин төгөлдөр тогтоол гарсан. Энэ ажиллагааны явцад 24 оны 7 сард 23 оны 10 сар 24 оны 7 саруудад энэ олон овоод буюу тэн дундаа зөвгийн эзэмшлийн тэр лицензийг одоо энэ Монгол банкны эрх хүлээн авахч гэдэг одоо яваад байгаа тэр инхтер буюу тэр Mineral Expedition Funding гэдэг компани руу шилжүүлэх асуудлыг бол манай банкны төлбөр өргөдүүлэх газрын дэд даргын албан бичгээр энэ ашигт мархлын хэрэглэх газар руу явуулаад шилжүүлэх хийсэн байна. Тэгэд миний би 2024 оны 9 сард ажил хүлээж аваад ажлын хэсгийг тэр аль бие надад танилцуулсан. Тэрний өгсөөр энэ одоо ийм шилжүүлэх хийсэн байна. Энэ өөрөө нэгдүгээрт өв залгамжлагч буюу тухайн алтан талигч нас урснаас хойш өв залгамжийн асуудал 24 оны 9 сарын 27-нд аль биесээр тэдний хүүхд буюу од мандахын нэрээр шилжүүлээ. Тэгээ шийдвэр үүсгэх ажиллагаа явж эхлэх энэ эрхүүд нь бол нэгдэх ёстой байсан. Гэвч тэрнээс өмнө ингээд ийм бичиг явуулаад тэр компаниар шилжүүлсэн байна. Энэ өөрөө шийдвэр үүсгэлийн ажиллагаатай холбогдвол ийм дараах алдаанууд гаргаж игээд манай шүүгэн шийдвэр үүсгэх хуулийн 49, 54, 55, 65, 69 гээд ийм зүйл заалтуудыг зөрчсөн байна. Тэгэхээр энийг зөвтгөхөд шийдвэр үүсгэлийн ажиллагаа явуулах нь зөвтэй гэсэн ажлын хэсгийн дүгнэлт гаргасан. Энэ ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслээд миний 03 доод тогтоолоор тухайн одоо ашигт мархлын хэрэглэх газар руу явсан тэр одоо лицензийг шилжүүлэх бичгийг хүчингү болгоод хүчингү болгохын 03 доод тогтоол гаргасан. Тэгээд хүчингү болгоод одоо зөвтгөх арга хэмжээ бол явж байгаа л гэсэн. Хоёрдугаарт хадгаламж банк хязгаарлалт хариуцлагатай компани дах банкны эрх хүлээн авагчийн хүсэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлүүдийн эрхийг хууль зөрчин төлбөрт суутхан өөртөө шилжүүлсэн байдаг. Тусгай зөвшөөрлүүдийг дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэл хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгасан боловч тус шийдвэрийг хэрэгжүүлээгүй байна. Эцэг шилжүүлсэн байдалтай холбоотойгоор би бас нэлээд материал ингээд судлаад үзлээ л дээ. Саяны нэр нь дурддагчээсээ одоо тэр Минжүүрийн инхтер гэдэг хүн бол одоо хадгаламж банк, за дээрээс нь Mineral Exploration Funding, за Монголын одоо актив удирдлагын корпорац гэдэг одоо энийг би одоо юу л да улсын бүртгэлийн ерөнхий газрын ингээд нөгөө архиваас сүйж үзлээ л дээ. Тэгэхээр энэ газрууд дээр одоо яг юу болоод байгаа юм. Эцсийн өмчлөгч гэдэг ингээд нэр нь яваад байгаа юм.
Тэгэхээр өнөөдөр олон нийт юу гэж харж байгаа вэ гэхээр энэ хүн бол одоо улсыг төлөөлж байгаа тий үйл ажиллагаа явуулж байгаа одоо эрх хүлээн авахч гэж хараад байгаа шүү дээ. Гэтэл энэ юуроос яг эрх хүлээн авахч улсыг төлөөсөн эрх хүлээн авахчийн статустай энэ арга хэмжээнд дээр ингээ яваад ийн үү эсвэл хувийн эрх ашгаа төлөөлөд ийн үү гэдэг юм асуудал маргаан давуулаад байна л да. Төрийн нэрийг барьж хууль бусаар олж авсан хөрөнгийг хэрхэн өөрийн болгож болдгийг харуулсан дараах баримтыг ил болгоё. Монгол банкны оролцоотой компанид шилжүүлэх гэж байна гэж Монгол банкны нэрийг барьж тусгай зөвшөөрлүүдийг өөрийн мэдэлд шилжүүлж авсан байна. Mineral Exploration Fund компанийг улсын бүртгэлийн мэдээлэлээс харахад 51%-ийг Spirit Mining хязгаарлагдмал хариуцлагатай компани, 49%-ийг Монголын актив удирдлагын корпорац хувьцааг эзэмшиж байна. Харин эцсийн өмчлөгч нь М Инхтүр Д Мягмар Сухнар байна. Ашигт малтмын тусгай зөвшөөрлийг 3 дахь этгээдэд шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль заасан үндэслэл журмыг зөрчсөн гэж дүгнэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль заасан үндэслэл журмын дагуу явуулахыг үүрэг болгож шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөж явуулахыг даалгасан тогтоол 2024 оны 9-р сард гарсан байдаг. Мөн ашигт малтбол газрын тосны газрын 2025 оны 5 дугаар сар дээрх тусгай зөвшөөрлүүдийг олон авалт Gold хязгаарлагдмал хариуцлагатай компани зөв хязгаарлагдмал хариуцлагатай компаниудын нэр дээр сэргээн бүртгэсэн. Энэхүү хэрэгт Татварын ерхий газрын албан хаагчид оролцсон баримт бий. Бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд бусадтай өгсөн тохиролцож хэн нэгний өмнөөс зөвшөөрлгүй татвар төлөх боломжийг хангах. Ингэхдээ татвар төлөх биш, татвар төлсөн мэтээр бичлэлт хийсэн байж болзошгүй хэргийн баримт ил болоод байна. Мөн онцгой хэмжээний татвараас зугтах авилга авах зэрэг хууль бус үйлдэл хийсэн байж болзошгүй байдлыг үүсгэснийг авилгатай тэмцэх газарт шалгуулахаар өгөөд байна. Энэ үед гар үсэг зурсан Татварын ерхий газрын эргэтэн дарахтан хэн байсан бэ гэсэн асуулт гарна. Тушаал дээр Татварын ерхий газрын дарга Чимэд сүрэн том татвар төлөгчийн газрын төгс жаргал нарын гар үсгийг уншиж болно. Хууль зөрчигчид бүгд төрийн албанд ажиллаж байгаа дунд тушаалын болон гүйцэтгэх албан хаагчид Монгол улсын хуулийг зөрчиж байгаа нь харагдана. Хууль сахиулагчид болон төрийн албан хаагчид хууль бус үйлдэлийг таслан зогсоох бус харин гар болон дэмжиж туслан гүйцэтгэгчийн үүрэг гүйцэтгсэн хардлага төрнө. Монгол улсад хэрэгжиж байгаа олон хуулийн заалтыг давхар зөрчсөн үйлдэл харагдана. Анхнаасаа хууль зөрчөөд буруу замаар будаад исэн энэ хэрэг залруулах үе үзүүр нь хаана байгаа нь бүдгэрч баларсан хулгаан гэмт үлэглэлд цаг хожих хэрэгээ гүйцэх төрийн албаны үүрэг хариуцлага алдагдсан гэд учрыг олоход бэрхшээлтэй байдал бий болгожээ. Хамгийн гол нь системийн доголдолыг овчноор ашигласан байдал илүүтэй харагдана. Өөрөөр хэлбэл татвар ерхий газар болон том татвар төлөгчийн газрын албан тушаалтнууд нь Mineral Exploration Fund-ыг хязгаарлалтмал хариуцлагатай компани эцсийн өмчлөгч Инхтүрд давуу байдал олгож онцгой хэмжээний татвар төлөхөөс зайлсхийх нөхцөлийг бий болгон татварын тухай хууль, эрүүгийн хууль, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урдчлан сэргийлэх тухай зэрэг олон хуулийн заалтуудыг зөрчсөн байна. Хууль заасны дагуу олон хаваад Gold хязгаарлалтмал хариуцлагатай компани эд хөрөнгийн албад нь дуудлах худалдаагаар худалдан борлуулна гэж тодорхой заасан байтал Монгол банкны эдгэмжлэгтэн төлөөлөгч хадгаламж банк хязгаарлалтмал хариуцлагатай компани эрх хүлээн авагч Инхтүр шүүхийн шийдвэрүүд болон хуулийг үл хүндэтгэн хууль бус үйлдэл хийж олон хаваад Gold хязгаарлалтмал хариуцлагатай компани зөв хязгаарлалтмал хариуцлагатай компаниудын хөрөнгүүдийг хувийн компани руугаа шилжүүлэн авах үйлдэлийг улааран хийсэн байдаг. Дээрх баримтуудаас харахад хэсэг этгээдүүд нийлж өгсөн хуйлдаж төрийн нэрийг барьж бусдын эд хөрөнгийг булаан авч хувьдаа завшиж байгаа хэргийн баримт нотлоо болж үлджээ гэдгийг дахин сануулan хэлмээр байна. Өнөөдөр ашигт малтбол газрын тосны газар нь шүүхэн шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэдээллийг үл тоомсорлон шийдвэрлэхгүй уяж эс үйлдэлгүйгээр асуудлыг даймжруулан 10 сарын турш асуудлыг уйсаар
2025 оны 5 дугаар сарын 6 өдөр буцаан сэргэн бүртгэсэн. Үүгээр зогсохгүй шүүхэн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас битүүмжилсэн тусгай зөвшөөрөлтөй талбайнуудад одоо хүртэл олборлт хийж уурхаан үйл ажиллагаа явуулсаар байна. Одоо хамгийн ноцтой нэгэн баримтыг ил болгоё. Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлүүд Mineral Exploration Fund компани нэр дээр байсныг далимдуулан Mineral Exploration Fund компани шүүхэн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас битүүмжилсэн байсан талбайд хүч хэрэглэн дайрч хууль бус олборлт явуулж байгаа хачирхалтай хэргийг ил болгоё. Тусгай зөвшөөрөл зөв компани эзэмшилд эргээд бүртгэгдсэн байгаа боловч өнөөдөр хүртэл Mineral Exploration Fund компани уурхаан талбайг судлаж чөлөөж өгөхгүй их хэмжээний олборлт явуулж байгаа нь зөв компани хохирлын хэмжээг онцгой хэмжээнд хүргээд байна. Хачирхалтай нэг баримтыг эргэн сөхье. Дээрх тусгай зөвшөөрлүүд Mineral Exploration Fund компани нэрээр шилжээд 10 сар болсон хугацаанд төлбөр төлөгч олон овоот Gold хязгаарлагдмал хариуцлагатай компани өрнөөс нэгж төгрөг хасагдаагүй төлбөр авагч нарын төлбөрч барагдаж төлөгдөөгүй байна. Mineral Exploration Fund-ыг ямар нэгэн төлбөр авагчид төлсөн хэсэг талаар Монгол банкны болон банкны төлбөр барагдуулах газраас тодруулсан боловч банкны төлбөр барагдуулах газар ямар ч төлбөр хийгдээгүй гэсэн хариуг бичгээр өгсөн. Харин Монгол банк хариу өгөөг нь Mineral Exploration Fund компани ямар нэгэн төлөлт хийгээгүй илтгэн. Өнөөдөр хүртэл хадгаламж банк хязгаарлагдмал хариуцлагатай компани эрх хүлээн авагч энх төрийн дээрх хууль бус үйлдэлүүдийг Монгол банк хаацаасаар байгаа нь учиртай л байна. Олоовотын төлөлт юу н хийдэж байгаа мó гэдэг асуудал байгаа шүү дээ. Тэнгүүт одоо MEF буюу тэр Mineral Exploration Fund нь болохоор бид нар төлөлт хийж байгаа. 5.2 тэрбум бид нар төлсөн гэдэг. А гэтэл яг үндсэн өв залхамжлагч одоо од манд холоо түүний төлөөлсөн гэтгээд бол одоо үгүй бид нар төлж байгаа маа гэдэг. Ер нь яг төлөлт хийгдээд байгаа мó? Яг хийж байгаа нь бол яг аль нь хийгээд байгаа юм? Энийг таныг тодорхойлгооч. Өнөөдрийн байдлаар яг Mineral Exploration Fund гэдэг компаниас яг энэ одоовотой холбоотой манай дээр одоо төлбөр төлөлт хийгдсэн юм бол байхгүй. Нэг ч юм байхгүй. Энэ олоовотынхан гэдэг юм уу эдний зүгээс өөрсдийнхөө шийдвэр үүслийн ажиллагааны зүгээр одоо төлбөр зохих ёстой төлбөрүүд ялангуяа одоо Баянгол дүүрүүдээр нийгмийн даатгалын 700 гаруй сэдвэрний өртөө байсан. Тэрийг сая төлөөд дууссан байна лээ. За мөн дархан энерго гэдэг юм дээр 4.2 төгрөгийн өртөө байсан. Тэрийг бас төлсөн байна лээ. Тэгэхээр ер нь бол тэр банкны эрх хүлээн авагч тэрний шилжүүлсэн дээр Mineral Exploration Fund гэдэг компаниас бол энэ шийдвэр үүслийн ажиллагааны үр төлбөрийг барагдуулсан юм бол байхгүй. Энэ олоовотынхоо өөрсдөө бас төлбөрөө барагдуулаад явж байгаа. Шүүхэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын банкны төлбөр барагдуулах газрын шийдвэр гүйцэтгэгч болон зөв хязгаарлалтуудад хариуцлагатай компани болон олон овоот Gold хязгаарлалтуудад хариуцлагатай компани эвтгэмжлэгдсэн төлөөлөгчд хамтран 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдөр битүүмжилсэн хөрөнгөд үзлэг хийхэд битүүмжлэн хураан авсан эд хөрөнгийн бит байдалд доголдод үүссэн лац хөндөгдсөн тоног төхөөрөмж тоногдсон тусгай зөвшөөрөлтөй уурхаан талбайд хөрс хуулалт олборлт явуулж байгаа ноцтой зөрчлүүдийг зурагжуулан баримтжуулсан нь банкны төлбөр барагдуулах газрын шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт баримтаар авагдаад байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжилсэн эд хөрөнгө болон тусгай зөвшөөрлийн шин чанараас хамаарна түүнийг ашигласан нь эд хөрөнгийн үнэлгээнд нөлөөлсөн байх тул гэмт хэргийн үйлдэл гаргаж байгаа түүнийгээ зогсоохгүй байгаа хадгаламж банк хязгаарлалтмал хариуцлагатай компани банкны эрх хүлээн авагч энх төр түүний хамаарал бүхий Mineral Exploration Fund хязгаарлалтмал хариуцлагатай компани болон тэдгээрийн хамаарал бүхий бусад этгээдүүдийн хууль бус үйл ажиллагааг холбогдох цагдаагийн байгууллагуудад өгч шалгуулж байна. Зөвхөн компани өвлөх эрх
Эд өрөнгийн дээрмийн араас гарч байгаа хууль бус үйлдэлүүд түүнийг шийдвэрлэхээр Монгол улсын хууль шүүхээр явсан ч өнөө хүртэл шийдэгдэхгүй байгаагийн цаа талд хууль бусаар хөрөнгөж өгөх, завших, залин лөөрийн даварсан үйлдэлүүхий энэ хэрэг хэрхэн зузаан хавцт хэрэг болж Монгол улсын хууль болон шударгаас үнгүүцээр байгаа тухай хүргэлээ. Цаашид энэ хууль бус асуудлууд хэрхэн шийдэгдсэн талаар бид эргэн мэдээлэх болно.